Амархан сайн байцгаана уу? Эрхэм хүндэт телевиз үзэгчдээ. Амархан сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Монгол орон даяар суугаа эрхэмсэг малчин телевизийг сонгон үзэж байгаа үзэгч таны энэ өдрийн амар амгалан эрен мэндэж хэлье. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс зохион байгуулж буй Казак үндэсний Навурзын баярт баян гөлгөөчүүд дуулж байна хэмээх уралдааны маань 2 дугаар шат амжилттай үргэлжилж байна. 2 дугаар шатны эхний дугаарыг амжилттай дуусгаж өнөөдөр 2 дахь дугаарыг та бүхэндээ хүргэх гэж байгаадаа таатай байна. Ингээд өнөөдрийн дугаар шүүгчд маань бол барай ажилласан байна. Ингээд ерөнхий шүүгч Бэлэгт танд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Шүүгч Канад танд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Мөн Болор цомын эзэн яруу найрагч бас сайхан танд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд 2 дугаар шатны 28 оролцогчийн дараагийн энэ удаагийн дугаарт гарах эрхэм авиастан оролцогчдоо дэмжих гэж ирсэн эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ бас энэ өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баян гөлгөөчүүд дуулж байна. Баян гөлгөөчүүд үнэхээр дуулж байна, хуурдаж байна. Баян гөлгөөчүүд өнөөдөр Монголын орон даяар Казак үндэсний Навурзын баярыг тохиолдуулан ийм олон өдрөөр Казакийн өв соёл, Баян гөлгийн аймгийн үндэстэн угсаатан Ураанхай Тава дөрвөд түмний маань, халах түмний маань гайхалтай дуунуудыг та бүхэндээ үзүүлж байгаа. Байгалаас заяасан авиасаар дуун дуртай сэтгэлээрээ өнөөдөр алтан тайзнаа гарч ирж байгаа оролцогчдоо амжилтыг хүсэн өрөөж дараагийн оролцогчийг тайзнаа урихад бэлэн болж байна. Баян гөлгийн аймгийн Өлгийн сумаас оролцож буй өндөр настан Гүлнар эгчийн маань дэмжигчд байна уу? Яа, бас олон дэмжигчд ирсэн байна. Ач нар нь, зээнэр нь ирсэн байгаа гэд хөшгөний ардтал нэлээд одоо бас баярлаад ярьж илээ. Эмээ нь бол баярлж байна гэд эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан Алтан гац содонд олон жил сувлагч хийсэн, олон жил одоо хүн амынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэсэн болол өнөөдөр Баян гөлгөөчүүд уулж байна уралдаанд авиасан тодруулахаар төмөн олондоо хүрэхээр ирсэн эрхэм оролцогчороо энэ удаагийн дугаараа нээхэд бэлэн болж байна. Ингээд тайзнаа Ахмад настан Өлгийн сумын иргэн Гүлнар таныг хүндгэлтэйгээр урьж байна. За нэгдүгээр шатанд Гүлнар эгч маань бас шүүгчдийн анхаарлыг татаж цэл залуу насныхаа гал дүлээр бадар сэтгэл зүрх хоёр тон шатаж явах үедээ гэдэг шиг эргэн санах үе, эргэн дурсах үе, ностальжи буюу подваскауны вечер дугаараа оролцож бас үзэгчдийн одоо өмнө авиасаа үзүүлсэн бол энэ удаа Гүлнар эгч маань өөрөө ямар уран бүтээлээр орж байгааг хэлнэ үү? Казахстаны зохиолч Чамч Халдаяа хин өгөөжм арс жагасанда. Гайхамшигтай. Амжилт хүсье. Жайнаган гүлдей хурмсен
Сен іздеп арманым сыр бойын жырладым. Мөн адилхан Казахстаны алдарт хөгжмийн зохиолч төрийн дуулалын хүртэл зохиосон Казакийн алдарт Вайлсын хаан Шамш Галдаевхүү гэж бидний одоо хамгийн топ хөгжмийн зохиолчийн арс шагаасандаа гэдэг маань одоо голын ирэг дээр гэсэн үг юу гэсэн үг? Тийм үү? Тийм бах тий? Голын ирэг дээр хайрын тухай сайхан дуу. Хайрын Вайлс. За бүгдээрээ гүлнар гişтэй сайхан баяр хүргэе. Ингэж гоё говцдох ёстой. Та бүхэн золоочууд манай гүлнар гişийг хардаа ямар гоё говцолсон байна тийм ээ. Их сая бүжгэлсэн бол бүр аюу гоё хэлээ тий. Вайлс би энэ багасаа зүгээр хөгжим гэж боддог байсан байхгүй юу. Энэ манай би Зүү аймгийн Сүхбаатар аймгийн хөгжим драмын театрт бас удаан ажиллаж байсан. Манай нэг чуулбар байдаг юм. Ястан угсаатны үндэсний юуны олон ясны чуулбар. Тэрэн донд казак аян дээр нэн Вайлс явдгийг. Тэгээ би энэ бүжгээ юу байна да гэж боддог байсан. Ийм сайхан бүр тэд тусмаа бүр сайхан хайрын дуу байсан юм байна. Игчтэй баяр хүргэе. Дахин баяр хүргэе. Баярлалаа. Ямар гоё зүтгэж, ямар гоё ийм гоё уралдаандаа бүр зориулж гоё говцолж орж ирдэг. Хичнээн гоё ямар гоё юм бэ тийм ээ. Баяр хүргэе игчтэй. Урд насалж удаан жаргаараа миний игч. За Канадагш. За гүлээр залуу шүд үлгэрж шив болж байгаа танд их баярлаа. Танд эрүүлэг сайн сайхныг хүсье. Дараагийн шатанд төлөвшөө сайн дуулна гэдгийг хүсье. Өдөө насанд ингэж дуулаа. Бусадаа үлгэр дөр. Эви минь хоёр цэцэг шиг амтан гараад ирлээ. Баяр хүргэе. Гүргий. За баяр хүргэе. Тэр арга. Эмээгээ дэмжиж ирсэн. Баян гөлгөчүүд үнэхээр дуулж байна. Баян гөлгөчүүд эмээтэйгээ, ач зээтэйгээ, хүүхдүүдтэйгээ дуулж байна. Гайхалтай баяр хүргэе. Баяр хүргэе. Хоёр хоорог дэглэгээ шиг өөр. Яста сайхан. Ач зэн эмээгээ дэмжиж ирсэн. Гүлнар игчтэй сайн сайхныг хүсээ дараагийн шатанд хэрвээ тэнцвэл амжилт хүсье. Ингээд энэ ач зээгийнхаа өгсөн цэцэг шиг өргөлж одоо амьдрал нь цэцгэлж явах болтугай ач зээгийнхаа дунд өргөлж инээж хөөж баярлж яваарай. Баярлалаа танд. Баярлалаа та бүхэнд. Дэмжигч эрүүл мэндийн бүтээгдэхүүн хар үрийн тосны албан ёсны борлуулагч Алхадия компани. Одоо 2 дугаар шатанд оролцоод нэг казак дуудуулсан арш шагаасандаа гэдэг. Тэрнийг бас одоо сайхан дуулсан гэж бодож байна. Чүгш нар бас адаг ташаад баярлалаа гэж хэлсэн. Манай хүүхдүүд ач нар намайг дэмжиж ирсэн. Тэд нар одоо цэцэг өгсөнд бүр баярлаад ирээсээ сэтгэл хөдлөсөн. Би хайр дурлалын талаар нэг хайр дурлалын тухай дуулсан. 2 дугаар шатанд тэнцсэн гэж бодож байна. Дэмжигч чанартай хэвлэл шуурхай үйлчлэгээ хүргэгч Monlois компани. За баярлалаа. Баян гөлгөчүүд дуулж байна. Уралдааны маань дараагийн оролцогч тайзнаа гаргахад бэлэн болсон байна. За баярлалаа. Ингээд дараагийн оролцогчоо тайзнаа өргөхөд бэлэн болсон байна. Ингээд Цингис сумаас оролцож буй бэрдгүлийг бүгдээрээ үзэгч дүмнийхээ өмнө ямар авьяас сонирхолтой харцгаая. Ингээд тайзнаа Цингис сумын бэрдгүлийг өрж байна.
첨상한 아심 바라담가 아남미는 다나서 gülü boyuna vurdamızda jüri bir жаутаңдатпай екі көздің қарасы gülü boyuna vurdamızda jüri bir жаутаңдатпай екі көздің қарасы Гайхалтай. Мөчөөнд тэнцүүлж өдийхийн цагт мөөмөнд нь байдаг сүү сэтгэлдэн шингэдэг ижимнэ. Өрөөнд тамгалж хүн болохын цаг сэтгэлд нь багтаагүй сүү санчгиндэн шингэдэг ижимнэ гэсэн утгыг бараг илэрхийлэх ээжийн тухай, эхийн тухай дуу их хүний өнгө аясаар охиноо хүүгэн бүүлж үмэд цэнгэл сумын жирийн нэгэн малчин бүсгүй та бүхэнд энэ дууг хүргэлээ. Ингээд шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За, бэрэтгэл дүүгийнхаа бас буйнаар бараг л би чи завгарын шоу үзэж байна. Үнэхээр гоё, хувцалт бол. Төрөний 1-р шатн дээр миний дүү чи юу цагаантай байсан тийм ээ? Цагаан хувцастай, гоё цагаан хувцастай байсан. Мөн би анзаарсан бол муу юм шиг байна. Цагаан хувцастай дуулж байсан. Энэ ямар гоё хувцас вэ? Үнэхээр казак төмний маань хувцаслалт гэдэг нь үнэхээр дэгжи юм аа. Гоё юм. Баяр хүргэе. Сайхан бас өөрийгөө ингэж хувцландаа анхаараад жоохон хоолондоо жоохон анхаарсангүй тийм ээ. Хоолоо жоохон бядгүй явчлаа. Тэгтээ сайхан яг ээж хүн үрээ бөвөөлж байгаа юм шиг тийм зөөлөн гоё аясаар явчлаа. Баяр хүргэе. За. За бэрдгүүд сайхан дуулдаа миний сэтгэлд хөрлөө. Ер нь домбор тоогоо ингэж дуулна гэдэг чимээ хөгжмөө дарч хөгжмөө тоглож гიშгэлүүлж дуулна нийж тэр хөгөнд нийж дуулна гэдэг чинь бас амаргүй зүйл. Шүүмжлэхэд амархан тэрийг бол хэрэгжүүлэхэд хэцүү гэдэг. Тийм учраас танд амжилт хүсье. Алтай язгуурын үндсэн энэ эмэгтэй их хүний юм өнгийг сонсгож өгсөнд баярлалаа. Тэгээ дараагийн шатнд илүү их хичээгээрэй. Амжилт хүсье. Баярлалаа. Амжилт хүсье гэж бэрдгүүлээ. Маш их таалагдлаа гэж 3 шүүгчд. 3 шүүгч маань энэ удаа 3 эрэгтэй шүүгч байгаа. Бүсгүй хүний гоё хувцлалт, гоё хоолой, бүх юмыг биширсэн, амар гоё шүлсээ гоожулсан тийм шүүлтийг хийж. Тэгээд бэрдгүүл цэнгэл сум руу гоё хантай байсдээ тий. Хань юу идэг малчин бас тий. За тэг би чамайг хөргөж өгнө. За энэ 3 шүүгчийн дотор бас асуудалтай хотлоо. За ингээд амжилт хүсье бэрдгүүлдэ. Баярлалаа шүүгчнэрээ уучлаарай. Ингээд энэ бол наргаа байлаа. Манай шүүгчнэр үнэхээр одоо казак залуучуудыг ч гэсэн гоё багтаж байна, биширч байна, хит хутгаа зүгээд ирснийг нь баярлаж байна. Их хүн дуулж байхад амар гайхамшигтай гоё хувц өмснийг нь бахархаж байна. Өнөөдөр энэ проектын, энэ уралдааны хамгийн гол зорилго бол манай үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж Малчин телевизээс зохион байгуулж байгаагийн учир нь үндэсний өвийн гайхамшигыг Наврзын баяр буюу нарны баярт зориулан олон хоногоор Монгол түмэн үзэгчдэд хүргэх зорилгын доор энэ үнэхээр нийцсэн оролцогчд орж байна гэж бодож байна. Дэмжигч барилгын зураг төслийн AECH компани. Сайн байцгаана уу? Намайг бэрдүүлгээдэг. Би Сэнгэлсмаас ирсэн. Энэ Баян өлгийчүүд дулж байна хэмээх тэмцээнд оролцоод баяртай байна. Сэтгэл хангалуун байна. Манай Сэнгэлсмийн соёлын төвийн дарга Гүлтэй эгэсэн эгч байгаа. Тэр эгч маань дэмжсэн. Манай Сэнгэлсмэнд Алтайн 5 богд хэмээн хамгийн их уул байна. Нутгийнхаа энэ уулаар бахархдаг. Намайг дэмжсэн энд ирсэн бүх хүмүүст талархснаа илэрхийлье. Нутгийн зөөн олондоо их баярлалаа гэж хэлмээр байна. Дэмжигч Баян Улгийн аймгийн худалдаа үйлчилгээний Цамгар өгөөж компани. Баян Улгийн аймгийн Баянур сумаас оролцож байгаа манай Алтан гац содонд насаараа 3 үеэр малчин хийсэн гэхдээ соёл урлаг тайртай, дуун тайртай Гставай гэдэг ахмад настай маань та бүхний өмнө гарч ирэхэд бэлэн болсон байна. Ингээд тайзнаа эрхэм
Ахыгаа урьж байна. Баянур сумын харьяат Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Тэмдгийг ингэртэн гялалзуулсан өөр салбарын мөртлөө бас одоо ингээд соёлын салбарт дууны урлагт зүтгэж байгаа энэ гайхамшигтай Ахмад буурлын дууг бүгдээрээ хүлээн авцгаая. Баян гөлгөөчүүд дуулж байна. Ağlos geçsem ben seni ansab жүрем сағыныштың сәні мен аңсап жүрем туған жер ауылымның түтіні қымбат маған белдерім күн қақтаған туған жер туған жер өзің дегенде жүремін әр кезеңде бір сезім билеп алады жүрегім дүрсін қағадай көзді тартып жайнайды далаң гүлден қасиетіңді қайғашан балаң білген туған жер бұл өмірде шіркін ой не жетеді құшағында әкем анам жүрген туған жер өзің дегенде жүремін әр кезеңде бір сезім билеп алады жүрегім дүрсіл қағадай За баярлалаа. Энэ талаас гараад ирсэн. Үлгийчүүд дуулж байна. Шүүгчтэй сэтгэлийг сонсъё. Манай Ахмад Аслан Баянуураас оролцож байгаа Гставаа яах юм дуу бас төрсөн нутгийн тухай сайхан дуу байна. Түрүүн бас дуулагдсан санагдаж байна те. Нэг панограмтайгаар дуулагдсан тий. За тэр дууг энэ дуучны. За баяр хүргэе Гставаа яхта. Хэд настай вэ? Нас өдөр хэд хүрж байна та? 66. Ямар гоё юм бэ? Гэтэл та яг 20 эдтэй хүн шиг дууллаа. Үнэхээр эрдэжтэй дууллаа, тийм ээ? Анзаарсан баг манайхаа. Ямар гоё тэр домброо. Хоолоотойгоо ямар гоё нийлүүлв. Маш гоё байна. Тэр төгсгөл энэ тэр төгсгөж байгаа энэ тэр үнэхээр гоё. Дууга төгсгөж байгаа бол. Баяр хүргэе танд. баяр За. Ассаламу алейкум. Алейкум ассалам. Дуучин, хөгжим, дуу энэ гурав бол ёстой нийлж чадлаа гэж бодлоо. Сайхан дуу танд амжилтгсье. Баярлалаа. За амжилт хүсье танд. За баярлалаа. Манай Бацаахан шүүгчүүлэр өнөөдөр 1-р шатн дээр баярлалаа Гставаа яхаа. Танд урт удаан наслахыг хүсье. Дэмжигч хот хоорондын тээврийн Аман Автотранс компани. Өнөөдрийн мэндэх өргөй таа бүхэндээ одоо баян үлгий дуулж байгаа нь урлагийн их ажиллагаанд оролцож байгаа бүх урлаг ястангуудад бас түүний одоо баахан дүүнаар байна, хүүхдүүд байна. Тэр бүхэнд амжилт хүсье одоо. Тэр та бүхэнд ч гэсэн хамгийн түрүүнд өнөхний амар айлтгая. 1-р шатанд одоо тэнцсэн гэсэн одоо дараагийн шатанд үлдээх чинь маш их баяртай байна уу гэдэг. Сайхан талдж байна. Одоо миний авьяас чадвар одоо өөрөө би ямар хөө байгаа, ямар хэмжээтэй байхыг харагдаж байна л да. Сайн байна, сайхан байна. Шүүгч нар одоо маш сайн бүгдээрээ дэмжиж байна. Одоо дуртай зэрэтэлж бас мөн хөдөлгөөнд орлоо. Нас бүгдээрээ сайн дэмжиж байна. Сайн бүхнийг гэсэн яриад дагрыг юу. Дэмжигч Аруудана компани. Түрк чанарыг Монголд. Тэгээд дараагийн оролцогч маань Цингэл сумаас оролцож байгаа. Айдос энэ хүү та бүхэндээ үзүүлбэрээ үзүүлэхэд Улаан улс сумаас оролцож байгаа Айдосыгоо тайзнаа урьж байна. Ассаламуалейкум байналгайлық халқым. Менің орындауымда авторы және музыкасын жазған Ардақ Ошанұлы. Менің орындауымда Қайран қара бұрымдым қабыл алыңыздар.
алғаш танысқан қос қайыңның түбінде жаным елжіреп жасым мөлдіреп тұрмын қосып бөгендей шырақтадың сен жылап қалдым мен мөлдір жаспен жуындым мен алғаш сүйген отында күйген қайран қара борандым есімде сөзің жадымда көзің кетсе дағы жылауына кетіп ең сондай жаулығың қолда бұрымдарың болаңдап естілсе әнім есің ал жаным сырын ұқшы мұңымның ұнатам сені ұмытпа мені қайран қара борандым айырылып кеттім деп тағдыр өкпелеп мен ойлаумен жүрсің де бірге өтем деп сені жетелеп жүруші едім төсімде қосылмай кеткен жылаумен өткен арманның бірімін қонбаған бағым атпаған таңым қайран қара борандым жырақтадың сен жылап қалдым мен мөлдір жаспен жуындым мен алғаш сүйген отында күйген қайран қара борандым қайран қара борандым беу За баяр хүргэе Айдостаа. Удаан хоссон те. Удаан хослоо. яа Нүүрний баяслаараа бол оноо авчнаа. Дуугаараа харин одоо яа. За шүүгчтэй сонсъё. Баян гэргэж юу дуулж байна? За. Ихэд хөгжөлтэй дуу байна. Юуны тухай дуу вэ? Хайрын гизэг, хайрын гизэг. Гизэг. Тий, гизэгний чинь үзүүр цэрлөө тгөөд гэдэг шиг л дуу байна л да. Юу? Дуу бол зүгээр сайхан нөгөө нэг сайхан найр ингээ халтсан байдаг ч тий. Өөрөө нэг 2 3 татчаад гард ирээд дуулж байгаа юм шиг л дууллаа тий. Зүгээр л ингээл зөвхөн өөрөөрөө л дууллаа. Баяр хүргэе. Өнгөний асуудал гарч ирлээ. За. Тийм ээ, өөрийнхөө байх шиг сайхан байхгүй. Казак үндэснийхээ Наврузын баяраар казак дуугаа дуулаад Монгол түмэндээ хүргэж байгаа Айдостаа бас энэ зоргийнхын төлөө бас ахна баярлаа гэдэг зохион байгуулагчдын өмнөөс одоо бас энэ үзэгчдийн өмнөөс бас илэрхийлмээр байна. Энэ гоё нүүрний баясал дээр нэмэх нь гоё мэдрэмж хоолой, тийм ээ, гоё хэмжээгээ барьдаг хоолой гарчвал бас их гоё гайхамшигтай видтэй, төрхтэй залуу байна. Айдостаа амжилт хүсье. Баярлалаа мэд. Сайн сайхан нэгсэн. Эмжигч Баян-Улгийн аймгийн авто замын ашиг сүтэн Жол компани алтан шар зам өлзийтэй байг. Энд ингээвэл оса Баян-Улгийн жалпаа энэ тэмцээнд оролцохоор ирсэндээ маш их баяртай байна. Тайзны ард маш их сандарч байсан боловч тайзан дээр гарсны дараа шүүгчдийн дэмжлэгтэйгээр өөртөө итгэл төрөөд маш сайн дуулсан гэж бодож байна. Нийт оролцож байгаа бусад оролцогч нарт амжилт хүсье. Дараагийн шатанда тэнцэнэ гэж найдаж байна. барлығыңызға көп рахмет. Эмжигч Баян-Улгийн аймгийн хөгжим драмын театр. За баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаарыг дараагийн оролцогч тайзнаа гаргахад бэлэн болсон байна. Баян-Улгийн аймгийн буян сумаас оролцож байгаа тогтхын сайн бэлэг гэж ирхэм ах маань бас Ураанхай төмний маань соёлыг өнөөдрийн энэ сайхан цэнгэрлэгцээрээ та бүхэндээ уртын сайхан дугаараа хүргэх гэж байна. Ингээд аймгийн алдар туяач сайхан бэлэг ахыг тайзнаа урьж байна. Сайн бэлэг ахыг. Ikue
Үгүй Отадай кэнды Кэлэхүэ Ой Нарангобай Икуэ Нарилай бодо Ой 나다 길세 우구에 오다나이 캔드 길호야 ой 초산질대 무르에 초르단 초도 미그슈야 ой 초스타 트르스 미웅의 이지간 선호이 미그슈야 ой 아지라갈 아돔 매우치 아드기가 여죠 어이 그저호야 어이 에달 아하노 매우치 아이가 여죠 그저호야 어이 호타라도 매우치 거기가 여죠 어이 그저호야 어이 호쇼가 익지니 매우치 이기가 여죠 어이 그저호야 어이 아나르다야 곤지르게 баярлалаа.
үндэсний өв соёлын төгөөнд дэлгэрүүлэгч Малчин телевизээс зохион байгуулж буй баян гөлгөөчүүд дуулж байна гэдэг гайхамшигтай энэ уралдааны маань 21 аймаг дуулах төслийн маань анхны аймаг болж Баян Хөлгийн аймаг орсон бол Баян Хөлгийн аймгийн Казак түмэндээ Монголынхон түмэн олон үзэгчдэд ураанхай өв соёл маш ховор энэ сайхан нандин уртын дог хүргэсэн сайн бэлэг танд баярлалаа. Аймгийн алдар туяач маань таныг нөгөө ингэж дуулахлаар би тэр хойно ерөнхийдөө ингэж нэг юм амраад болтгүй ерөөсөө гэдэг тайвшраад аймагтаа дахиад нэг 2-3 сар болчмоор юм шиг тэгээд нэг казак той моёнд орчмоор юм шиг бүрийгээд сайн бэлэг ах дуулахлаар ерөөсөө тэр хойдолтой нутагтай байхын хүсэл надад амар их төрж ийн яг хөтлөгчийн хувьд бол тэгээ өнөөдөр ийм гайхамшигтай орон нутгийнхаа энэ сайхан уул улсныхаа маш ойрхон амьтай дууг ингэж тээж яваа танд юун түрүүнд баяр хүргэе. Ингээд баян гөлгөөчөд дуулж байна. Шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Бат сайхан. За баяр хүргэе хаа танаар бас бахархаж байна. Тэгээ энэ сайхан урийнхаа уртын дуу бар Монгол дууга Монголын нийт ард түмэнд илүү их хүргээрээ. Дараагийн шатнд дахиад сайхан дуутай орж ирээрээ. Баяр хүргэе танд. За буурлахта баяр хүргэе. Танд эрүүлгийг сайн сайхныг хүсье. Яг энэ дууг сонсож байгаад нэг насгадорж миний нутаг шүлгээс нэг дөрвбэрийг дуудмаар санагдлаа. Казах хэл дээр хэлж шаарна. Бэзэндэргэн солтстөгтөн нуурманд тавлара хэнти хангай саянның бигасэм жондара минин шарг номинның көз жеткісіз говысы солтүстіктің көркі болған шексіз мұхит құмдары бұл менің туған жерім Монголдың әсем отаны энэ бол миний төрсін нутығы Монголын сайхан орон. Баян гөлгөөчөд дуулж байна. Баярлалаа канаач өгчээ. Огшч шүү. Баярлалаа. Хөгжмийн зохиолч соёлын тэргүүний ажилтны алтан ганц одонд ерөнхий шүүгч бэлэгтэй. Ураанхай дуунууд гоё л доо. Голцоо бэсрэг дуунууд байдаг. Та сая хэдэн төрлөг явав? Би нэг хэдэн төрлөг явав? 5 төрлөг явлаа гэж. Бүтэн те. Бүтэн явах шиг боллоо тийм ээ. Бүтэн төрлөг сая тэг. Үгний хувьд үгэн зөв үү? Яг энэ үгээр дуулагддаг уу? Үг нь яг зөв үү? Энэ үгээр яг ингэж бол. Сайхан байна. Тэгээд өмнөх түрүүний шатны дуулалтанд жоохон хоолой ядарчих шиг боллоо те. Сайн бэлэг хаа. Жоохон ядранг байл. Үнэхээр ураанхай уртын дууг бид нар бүтнээр нь сонсно гэдэг бол гоё л доо. Бид нар бүгдээр хацтай энэ сайхан өвийг бүтэн сонслоо. Сайн бэлэг хата баярлалаа. За танд амжилт хүсье. Сайн бэлэг хаа баярлалаа. Аймгийн алдар туяаж боёд сумын хараад сайн бэлэг инхүү 2 дугаар шатанда амжилттай өөрийнхөө дууг сонирхоллоо. Дэмжигч Баян Хөлгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар. Малчин телевизийн юунд оролцож байгаа баян хөлгөөчөд дуулж байгаа бүх оролцож байгаа олцтой өнөөдрийн амраа айлтгая. Цааш өвчтөй болон бүгд нь энэ өдрийн амраа айлтгая. Санаадыг бол одоо ингээ бүнцэн 3 дугаар багаас оролцож байгаа малчин аймгийн алдартай сайн бэлэгч хүндий. Би өнөөдөр одоо 70 гарсан багштайгаа хамт өвтөгч энэ угаар ингэж оролцож байна. Ингээд одоо ураанхаар гэн уртын дуу өмнөдөө зээдэг дуугаараа ураад ингээд тэнцсэн. Эдгээр шатанда тэнцсэндээ маш сэтгэл өндөр байгаа. Багштайгаа тэнцсэн. Тэгээ одоо 2 дахь шатандаа сая орлоо. 2 дахь шатандаа ороод ураанхаар гэн уртын дуу уугуулын их гэдэг дуугаараа орлоод амжсан дуулаад амжиллаа. Өвчт бол сайхан хүлээж авлаа. Манай одоо энэ говьят маань бол надад зөрүүлж одоо тийм нацагтарж ин зохиол одоо миний нутаг гэдэг шүлгийг бол одоо яаж надад одоо газаагийн угаар дөрөв мөрийг бол надад бас зөрүүлж өглөө. Юунд бол сэтгэлтэй өндөр байна. Дэмжигч Asmina Star компани. 2 дугаар шатны дараагийн оролцогч болсон Сагсай сумаас оролцож байгаа Манар гүлийг тайзнаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Манар гүл маань та бүхэндээ зориулаад Манар гүлээ тайзан дээр урьж байна. Манар гүл маань та бүхэндээ зориулж Казак түмний үндэсний Наврузын баярт зориулж Монголынхон олон түмэн үзэгчдэд зориулж дүниэд мин сүйетэн бір жамбар гэвь одоо намайг бас энэ хорвоо дээр хайрладаг нэгэн сайхан хайр минь байдаг шүү гэдэг утгатай
дууг одоо дуулах гэж байна. Мэдээж манар гүйл маань хань ижилтэй. Тэр хань ижил нь миний одоо хайр юм шүү, ганцмын юм шүү гэж өнөөдөр энэ сайхан Наурзын баяр зориулсан баян үлгичүүд дуулж байна уралдааны бас нэгэн сайхан хайрын төрлөг инхүү игшгэлэхэд бэлэн болсон байна. Манар гүйлдээ амжилт хүсье. Сагсаас сумаас оролцож байгаа манар гүйл маань орчлонд намайг хайрладаг нэгэн би гэдэг гайхамшигтай дуу та бүхэндээ хүргэх гэж байна. Хүлээн авцгаана баян үлгичүүд дуулж байна. Нэг баярлаа. Ингээд сагсаас бас оролцогч манар гүлийг саяны энэ гайхамшигтай хайрын дуун дээр нь шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Ингээд Канада багшаас эхлэе. Баярлаа. Ер нь сайн дуулаа гэж бодож байна. Хамгийн гол сайн онц харагдсан зүйл бол ерөөсөө дууны текстийг маш сайн хийж байна. Тод руу хийж байна. За сайн сайхныг үзье. Сайн хичээгээрэй. За бэлэгч өгчөө бацаах бэлэгч өгч. За би хэлэх юм байна. Энэ дууны үгийг янзтай хэлж, баг намайг казак үг суртал хэлж шүү дээ. Айгүй гоё тод байсан үг нь. Анзаарагдсан зүйл гэвэл одоо ч баг өчигдрөөс хойш доомбор дуучин хоёрын ялгыг баг олох гээд байна шүү. Доомбрын хөг таарсангүй тийм ээ. Хөг жоохон таарсангүй. Буруу хэлж байгаа хүмүүсээ зүгээр үз. Чихэн сулраад болохгүй наа. Тийм байна. Харин доомбрын хөг жоохон таарсангүй. Баяр хүргэе. Үнэхээр гоё үгээ хэлж дуулж шүү дээ. Баяр хүргэе. За дуучлаас шалтгааллах зүйл байсангүй. Сайн байна. Үгээр хэлхийн аргагүй таалагдж байна. Ямар гоё хайртай залуудаа ингэж дуулдаг эмэгтэй үнэхээр биширж гин гэж байна. Баяр хүргэе манар гүлээ. Амжилт хүсье. Бацаагаа шүүгч зөв хэлв би таны өмнөөс бараг л бацаагаа шүүгч гараа ингэж байгаа байхгүй. Зүрхлүүгээ дараад хэлэх үг байхгүй гэж байгаа. Дэмжигч эм ханган нийлүүлэлтийн Илан фарм компани. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ удаагийн шатанд Минсүгийн би Адам байна гэсэн дуугаа дууллаа. Сандрал бол нилээд байсан. Шүүгчд маань нилээн сайн дэмжсэн учраас сандрал маань багассан.
маш сайхан дуулаа гэж бас үнэлсэн. Дараагийн шатанд хэрвээ тэнцвэл илүү сайн хичээж дуулнаа. Та бүхэнд амжилт хүсье. Жақсы қатысам деген ойдамын. Дэмжигч Казак хоолны тансаг амт Тата орчин Дарига ресторан. За баярлалаа. Ингээ баян үлгийчүүд дуулж байна. Уралдаа маань үргэлжилж байна. Дараагийн оролцогч Улаан Хулсумаас оролцож байгаа. Жанивекийг тайзнан урьж байна. Жанивек маань энэ удаагийн дугаарын одоо сүүлийн оролцогч болж гарч ирж байгаа. Ингээ Жанивектэй амжилт хүсье. Хашабит болсын. Жол жүрем бүгін, тағы да бүгін жол жүрем. Ел жаққа барам, жүрегім елдеп елжірер. Ауылдың соғы, ауылдың аңсақты. Күйбең тірліктің, дүрбең жолары шаржатты. Сүйеніп тұрып, анам сүйенген шарбаққа. Ауылым жайлы, бауырым жайлы жыр жазам. Сүйеніп тұрып, анам сүйенген шарбаққа. Жүрем бүгін, бармасам елге болмайды. Тынысым да шық, тіреймін елген маңдайды. Ет жақындарым, аттанып кеткен келмеске. Көз көргендерде азайып қапты сол қайғы. Ауылға барам, бәрі де туыс ел жақта. Аңқылдайдылар, қарамайдылар бар жоққа. Ауылым еді, сүйеніп тұрып жыр жазым. Сүйеніп тұрып, анам сүйенген шарбаққа. Ауылым жайлы, бауырым жайлы жыр жазым. Сүйеніп тұрып, анам сүйенген шарбаққа. Сүйеніп тұрып, анам сүйенген шарбаққа. Ауылым жайлы, бауырым жайлы жыр жазам. Сүйеніп тұрып, анам сүйенген шарбаққа. Опа! Баян үлгийчүүд дуулж байна. За яста. Баяр иргий Жанивек. Нутаг руугаа явна гэдэг дөө. Утга нь гоё бэлгээ шүгчээ. Тийм байна те. Яг ингээд хэрвээ би машинтай явж байсан бол тий нөгөө хамгийн чанга дээр нь тавиад сонхын онгоолго бахраа явмаар доо юм те.
Бараг тэгж ойлголоо зүг. Сайхан. Жолоо өрцөө ингээ бараг ингээ. Дүүл сая зүгээр дундаа өөрөө гоё үгээл гоё өгсөнгөө. Тэгээ сая сэтгэл хөдлөл нь давмгайлаад 20 дахь өдөр рүү орох таалтчлаа тийм ээ. Тэгээд дээд өнгөл аюу гоё байна. Ер нь уул нь дээшээ дуудуулж орж ирсэн гоё. Яг тэр хоолойны цар хүрээ гэж байгаа. Энэ дууны цар хүрээ их том юм байна. Тэгээд нөгөө доод өнгө нь бадаг нь олигтой гарч ирэхгүй. Бадгийн үгнүүд нь вэсэ казак хэлмэт тийм шиг яриад байгаа. Бадгийн ерөнхийдөө магадгүй би анхдаг сонсож байгаа. Гэхдээ бадгийнх нь үгийг хэрвээ жоохон өгсөн бол гоё байх. Тахилтуудад гоё. Тахилтууд сайхан байна. Тэгээ анзаархсан алдаанууд нь иймэрхүү алдаанууд байлаа. Төгсгсөнгүй. Төгсгөлөө гоё өгсөн бол их гоё байлаа. Тий. За гоё байна. Гэхдээ дундаа гоё орж байна. Гоё өнгөтэй гоё хоолой байна. Дараагийн удаа сонсомоор байна. Амжилт хүсье. За баярлаа. За. Баяр хүргэе. Баяртай. Сайхан байна. Үндэсний өвс ажил түгээн дэлгэрүүлж малчин телевизээр зохион байгуулж буй баян хөлгөчүүд дуулж байна. Өнөөдөр нутгаан зорих хүмүүс, Наврын баярыг тэмдэглэж байгаа хүмүүс, Монголын түмэн олон үзэгчид маань нутаг руугаа яарсан залуугийн энэ сайхан дугаар энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Тийм ээ. Үргэлж цас цагаан уулсан тэмүүлэн байж, ховд хатан ижиг гол сагсай гол толб нуурлууга яаран байдаг хөлгөчүүд Жанивек шиг бүгдээрээ Улаанбаатар хотоос нутаг руугаа яаран ирхийн өрөөлийг өөдөөд нь өргөндөшүүлье. Нутаг минь хичнээн сайхан баян хөлгөчүүд хичнээн сайхан баян хөлгөчүүд дуулсаар байна. Баян хөлгөчүүд дуулж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай эрхэм хүндэт үзэгчтэй.